За тэгэхээр тулаанд ялсан нэгэн хүндэтгэлийг өргөдөг юм аа гэж. Энэтэй санал нийлэх үү? Тулаанд ялсан нэгэн хүндэтгэлийг өргөдөг юм аа. Энэ ямар утгатай үг юм бол? Тулаанд ялсан нэгэн хүндэтгэлийг өргөдөг юм аа гэж. Та бүгд амар хэцүү зүйлтэй тулгараад тэрийгэ даван туулаад тэгээ тэрний ард нь гарч үзсэн үү? Үзээгүй явж байна уу? За өнөөдөр бид одоо хөгжмийн дайнгууд хуваагдаа тий хөгжим сурж штэ. Тэгэхээр хөгжмөөр бид нар Бурхныг магтан алдаршуулах гэж байгаа тийм үү? Сүм цуглаандаа үйлчлэж байгаа гэр орныхондоо хүртэл тий би одоо сүм цуглаандаа явдаг. Тэгээд сүм цуглааны минь надад өгсөн үр шимэн яасан. Энэ сайн хөгжмийн бэлэг авьяасыг нь хөгжүүлэхэд нь тусаллаа. Тийм учраас би Бурхныг магтаж гин гэдэг тий. Ийм зүйлүүдийг бол бид нар бол хийхээр за зориод тий тэр том тулаанд ингээд орж байгаа. Тэгэхээр та энэ тулаандаа ялахыг хүсэж байна уу? Тэгээ тулаанд хүмүүсүүд юу яаж ялдаг юм болоо? Яаж энэ тулааны ард нь гарч тий ялж дийлдэг юм бол? Дайтаж тий. За зөв дайтаж өшөө. Тэнцэж. Зөв өшөө. Товштой байж. Өшөө. Одоо нэг эхэлчихдэг хөө. Одоо ганц нэг эхэлчих мишэлээ. Мишэл бүр аймаг бодоод штэ. Өшөө яаж? Хин нэгнээс тусламж авч амин. Хин нэгнээс тусламж авч. Сөрөг тал нь юу юм бол одоо энэ тулалдахын сөрөг тал нь. Үхлээ. Оо шууд. За үхээд гэлээ. Дуусчих юм байна штэ. За цэргүүд нь тулалж явахдаа нас орно гинэ. За явж яасан би бол одоо өөрөө тулалж байгаа хүний хувьд бол тий. За өөр. Шантран тий. Аа тий имээ. Яа гинэ? Нуугдана. За яасан хөгжмийн хичээлээс бүгдээрээ нуугдчих юм ба штэ тий. За. За тэгэхээр магтах шалтгаан гэдэг дээр гол ишлэл нь байгаа. За та бүгд Библи байна уу? За Исая намын 40-31-ийг гаргачих. Харин эзэн найдаж хүнийг хүчин сэлбэн тэр бүргэдмэж жигүүр дээрээ илэн хайрна. Гүйлэлч үйл төлн алхаа эсч. Амен. Харин эзэн найдагч дээр чинь яана гэж байна. Хүчээ сэлбэх болно гэж. Тэгэхээр тулаан гэдэг зүйл та бүхэнд дурдсаныг үнэ. Тэ? Бид нар айн, имэн, чадахгүй зүйл зөндөө гарч ирэн, шантран, ухран заримдаа бойлоо тэр тулааны талбараас цухтыг. Тэгээ би энийг чадахгүй гэсэн тохиолдол бидэрт гарч ирнэ. Тэгэхээр бид нар аливаа нэг асуудалтай тулгархаараа өнөөдөр бидний хувьд хамгийн том асуудал бол хөгжмийн асуудал. Ядаргаатай хөгжмийн асуудал. Яг тэгэхээр бидний хуруу ерөөсөө захирагдахгүй байгаа тийм үү? Хуруунууд хөдөлж өгөхгүй тэгээ хөшүү байгаа тийм. Тэгээ яаж яах нөгөө багшийн яриад байгаа зүйлийг ойлгоод байгаа хэрнээ бүр бие дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа тийм. Ямар ч байсан манай ангиас нэг тийм өнөөдөр манад ер нь политик юм уу гэсэн хальт болд үг гарсан шүү тийм. Тэгэхээр би үгүй тууштай байж шүү тийм. Одоо ч би та бүдэлээ зоригжуулмаараа тийм. Тууштай байгаарай. Бид нар тулаанд байгаа шүү. Тулаанд тийм. Эхний ээжид бид нар өөрийнхөө хурууг ялах хэрэгтэй тийм ээ. Энэ хуруунуудыг нэг хүснээр хөдлөгдөг болохын тулд ялах хэрэгтэй. Тэгвэл тэгж ялахын тулд энэ дээр энэ ишлэл дээр хамгийн гол дурдсан үг нь юу гэж байна? Эзэнд найдагч. Эзэнд найд. Би та бүхэнд Бурханаас тусламж аваасаа гэж хүсэж байна. Бурханы ариун сүнс, Бурханы хүч чадал эзэн минь та одоо яг за зарим нэгэнтэй бүр хэдэн үгээс хамаагүй эвлүүлж чадхаа Бурханаас та тусламж гойж хашгираач гэж хүсэж байна. Тэгэхээр энэ за энэ шаштрын дэд номын 20:12 дээр бас нэг юм бас гайхалтай бөгөөд бас айгу миний бас урам авахар тийм нэг библийн ишлэл байдаг. За энийг бас надад нэг уншаад өгөх би хардаггүй. Өө бидний бурхан та бидний жигдэхгүй юм гэж үү? Учир нь бидний эзэрээр үйлч буй энэ асар их цэргийн өмнө бид сул дараа билээ. Бид хэрэгээ мэдэхгүй ч бидний хараад тань дээр Амен. За энэ дээр болохоор Израилийн хаан Израильчууд дайсантайгаа толгорч байгаа. Үе том зэргүүд ингээд бүслээд ирсэн. Тэгээ хэлж байгаа бид нар бол энэ зэргүүдийн өмнө хүчин бүхэс юм аа. Гэхдээ бидний хараа хаана байгаа гэж. Бурхан дээр байгаа гэж. Тэгэхээр би хэлмээр та тулалдаанд байгаа. Та тулалдж байгаа. Та тэмцэж байгаа. Тийм ээ. Өнөөдөр хөгжим гэдэг зүйлтэй тулалдж байгаа. Магадгүй гараад гэртээ хараад тэгээ сургууль дээр асуудалтайгаа тулгарх байх. Тэ магадгүй та гэртээ ороод бас тэ гэрийнхэн янз янзын нөгөө дүү мүү ах их ч гэл янз янзын асуудалтай тулалдах байх.
Тэр дунд таны хараа хаана байгаасаа гэж хүсэж байна. Бурханд хараа чинь байгаасаа гэж хүсэж байна. Бурханд хараа байгаа хүмүүсүүд ялалт байгуулахад айгүй дөхөн байд юм ба штэ. Тэгэхээр Давид хаан амьдралынхаа туршид тулдаанууд байсан. Тэгэхээр Давид хаан хэн байсан бэ гэдээ дурдаад үзэх юм бол Давид хаан хончин байсан. Тэгээд бас нэг зүйл нь болохоор хавчигддаг байсан. Тэр бол хүлээн зөвшөөрөгддөггүй байсан. Тэр доромжлуулдаг байсан. Тэгээд түүний бол хийсэн сайн үйлс бүхэн бусад хүмүүст дандаа муу сөргөөр ингээд харагддаг байсан. Тэгээд бас түүнд бүр гомдлох өчтөө мянган шалтгаан байсан Давид хаанд. Давид бол яг л ийм хүн байсан. Дайсантайгаа толгохтаа энэ хүний байгаа байдал нь өрсөд ийн. Тэр хүнийг дүгнэх юм бол эргэн тойрны найз нөхөд хэдэн хүмүүсд хүрээлсэн бусд нь тэгэл өрсөд дайснаад. Тэгээд юм болгоно өөрийнх нь амьдрал нь яасан. Дээсэн дөрөн дээр гэдэг өхлийн ирмэг дээр ингээл явж ирсэн. Тэгээд тэр дунд Давид хаан гомдлол өчнөө шалтгаан ба. Би чадахгүй, би хаялаа, би энийг хийж чадахгүй те. Би заавалчгүй Израилийн удирдагч болох ёстой юм уу тийм ээ? За би заавалчгүй те энэ зөв хаан болох ёстой юм уу те? Нэг бол би заавалчгүй энэ зүйлийг хийх ёстой юм уу? Би бодлоо шантарлаа харьлаа. Хонь хариулаад байж ч юм уу те? Ийм шалтгааныг зөндөө хэлэх байсан. Давид хааны одоо үндсэн одоо гаднаас нь харах юм бол шинж тэмдэгний. Яг л өнөөдөр бидэртэй ажиллах. Бид нар заримдаа тэгдэг ч те. Би чадахгүй те. Би одоо хонь хариулаад явдаг зүгээр нэг жирийн нэг тийм номоо хүн. Гэхдээ би энэ зүйлтэй би тулгармааргүй байна. Би энэ асуудлыг шийдмээргүй байна. Би болмоор байна те. Яг л хүмүүсүүд намайг муулаад байна те. Би сайн үйл хийсэн ч гэсэн хүмүүсүүд намайг буруугаар хийлээд байна. Тийм учраас би энийг хийхгүй болмоор байна. Магадгүй бидний үндсэг бол ийм байж болох юм. Гэхдээ Давидд бол яг л ийм үндсэг байсан. За тэгсэн чинь нэгдүгээр шаштар гэдэг ном байгаа. За та нар Библи гаргаараа. Нэгдүгээр шаштар. За нэгдүгээр шаштар 16 дугаар бүлгийг ерөнхийдөө бол энд дурдсан байгаа би. Ингээд 16 дугаар бүлгийг таавагдаг дараа нь те одоо энэ номлол ч юм уу одоо те Бурхны үг сонссныхан дараа энийг хараасаа бас энэчээс урам аваасаа гэж хүсэж байгаа. Яг тэр Израильчууд нэг тийм зүйлийг хийсэн байсан. Тэр маань юу гэхээр итгэл бишрлийнх нь хамгийн суур болсон одоо Бурхны үг гэж те Бурхантай байгуулсан гэрээ гэж нэрлэгддэг эзний тэр авдрыг тэд нар дайсандаа алдсан байсан. Дайсандаа алдсан байсан. Яагаад тэгэхээр тэд нар өөрсдөө тэрийг илүү их хүндэтгэлтэйгээр илүү их одоо тэгээ Бурхныгаа гэсэн зүрх сэтгэлээр арчилж хамгаалж чадаагүй байсан учраас дайснууд нь тэрийг булаагаад авсан байсан. Тэгэхээр юу гэж хэлэх гээд вэ? Израильчуудын хувьд хамгийн үнцэнтэй зүйлийг нь дайснууд нь авсан байсан. Та нар бодоод үзтээ та нарын хамгийн үнцэнтэй зүйлийг дайснууд ч авсан байна гэж боддоо. Хамгийн үнцэнтэй зүйлийг. Бүр гэр орончид байдаг хамгийн үнцэнтэй зүйлийг. Тэгээ саяхан одоо та бүхэн мэдчихээ Орос Украинд эхэлсэн тийм үү? Тэгээд нөгөө Оросууд ч бол тэгээд байгаа шүү дээ. Тэнд бол одоо неонацистуудыг устгахад бол бид нар зэрэгээ илгээлээ гэсэн боловч асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгсэн чинь юу гэсэн гэхээр тэнд байсан өөр энгийн иргэд хүртэл өөр энгийн залуучуудад юу гэж ямар ойлголттой болсон гэхээр миний хамгийн үнцэнтэй эх орны минь эдгээр булааж авах гэж байна гэдэг тэмцээд эхэлсэн гэж байгаа юм. Дайтаад эхэлсэн. Тэгэхээр бол энэ улс орнуудад өөрсдөө хамгийн үнцэнтэй зүйлийг зарим нэг нь хамгаалаад амиа зориулаад тэмцээд үхээд ингэ нас ордог юм байна. Харин Израильчүүдийн хувьд бол энд аль хэдийн өөрийнх нь үнцэнтэй итгэл бишрэлгээ хамгийн гол байр суурь болсон, Бурхантай байгуулсан гэрээ болсон тэр зүйлээ яасан. Дайсандаа алдсан байсан. Израильчүүдийг бусад үндэстнээс юу нь онцлог болгож ирсэн гэхээр тэр Бурхантай байгуулсан гэрээ буюу эзний авдар тэр дотор эзний хууль байсан. Энэ бол бидний амьдралын хамгийн мөрлөг зүйл, хамгийн чухал зүйл гэж бид нар бодож ирсэн. Гэтэл энийг дайсандаа алдсан байсан. Тэгэхээр таны амьдралын хамгийн үнцэнтэй зүйл яг юу вэ? Таны амьдралд байгаа яг хамгийн үнцэнтэй зүйл юу вэ? Таны амьдралын өнөөдөр итгэл бишрэл, Бурханд итгэсэн энэ итгэл таны хамгийн үнцэнтэй зүйл мөн үү? Хэрэг тийм бол та тэрийг дайсандаа булаалгахыг битгий зөвшөөрөөж өгч хэлмээр байна. Дайсандаа булаалгахыг битгий зөвшөөрч. Дайсан чинь бол амархан булаа. Тэгээд дайсан бол булаагаад авсан чинь тэгээд таны тэр хамгийн үнцэнтэй зүйлийг бол тэ бүр уландаа гიშгэж байгаа юм чи тэ таныг бол одоо уландаа гიშгэх нь бол энэ хүн тоххой. Харин Давид хаан юу болсон бэхээр энэ эзний авдрыг нутагтаа авчирч байгаа. Дайснуудаасаа булааж аваад нутагтаа авчирч байгаа. Тэгээ энэ нутагтаа авчирч байхдаа асар их баярлан хөөрж энд магтан дуудуулсан ба. Тэгээ шаштрын Давид 16-гийн 9-ийг одоо яг гаргачих нэгдүгээр шаштрын Давид 16 гэсэн. Энэ миний бүр хамгийн дуртай ишлэл. Бүр би энэ ишлэл бүр дэндүү дуртай. За түүнд дуул
дуулж, магтан дуулыг өргөх тун, түүний гайхамшгуудыг юу гэж вэ? Тунхаглах тун. Энд магтах шалтгаан бол энэ багхгүй. Бид нар Бурханд хүндэтгэл өргөх, та өнөөдөр Бурханыг магтах гэдэг хөгжим сурж байгаа шалтгаан нь ерөөсөө энэ. Бурханы юу гэж вэ? Гайхамшгуудыг гэж хэлсэн. Гайхамшгууд гэж юу юм болоо? Одоо нэг өргөөгийн гайхалтай нэг юу яваад ч тэр гайхамшиг үргэлжилсэн яг л тийм. Тэр шиг гайхамшиг гэж юу юм бэ? Хүмүүсүүд гайхамшиг нэрлэхдээ юу гэдэг вэ? Боломжгүй зүйлсийг. Миний бүр хийж чадахгүй зүйлс бий болоод бүтцний зүйлийг яасан? Гайхамшиг гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр таны амьдралд одоо тэр гайхамшиг үргэлжилж гин үү? Тэр гайхамшиг үргэлжилсээр байна уу? Тэгсэн чинь энэ байхгүй. Түүний гайхамшгуудыг гэж нэрлэсэн байхгүй. Түүний гайхамшиг. Яг тэр Бурхан таны амьдралд орж ирээд таны амьдралд таны бодож ирсэн шиг тэр боломжгүй зүйлсийг шийдэж өгж өөрөө ариун сүнсний нөлөөнд ор таныг өдөртөн чиглүүлж таны гайхамшигтай зүйл рүү хөтлсөн бол тэрийг магтан дуулж хүндэтгэл өргөх гэж хэлсэн байна. Магтах шалтгаан бол энэ. Бид нар та нар хөгжим сурах шалтгаан энэ. Бурханы танд хийж байгаа тэр гэрчлэлийг, Бурханы танд хийж байгаа тэр нөлөөллийг, Бурханы танд хийж байгаа тэр агуу үйлсийг та тунхаглаж, ярьж, магтан дуулах нь өнөөдөр бидний яасан үүрэг юм аа. Тэгэхээр энэ гайхамшигыг та амьдралдаа бүр ингэ те бүр Есүсийг эрен эрт үргэлжлүүлэх хүсэж байна. Энэ гайхамшиг таны амьдралд байгаасаа гэж хүсэж байна уу? Тулаандаа битгий болчих. Та бол тулалдж байгаа. Та энэ гайхамшигаар бүр амьдралаа бүр чиглүүлээ те Бурхан бүр үнэхээр агуу юм а гэдгийг мэдрэх хүсэж байна уу? Дайсандаа хамгийн үнцэнтэй зүйлээ битгий бол алга. Та итгэл бишрлээрээ те гэр орныхоо эргэн тойрны найз нөхдөд те Бурхан дээр авцраад хамтдаа өсөж хөгжөөд те түүний алдрыг хайр дотор өсөхийг хүсэж байна. Итгэлээ хамгаалаарай. За тэгээд би таагууд нэг те даалгаврыг магадгүй таагууд нэг чөлөө цагаараа энэ тэгээ Давид хааны те бүр хамгийн үнцэнтэй зүйлээ авцраад Бурханд ингээд энд талархал өргөж те магтан дуулж байгаа тэр хэсэг байгаа байхгүй. Энийг унших юм бол та нэрээ үнэхээр те Давид хааныг бол би одоо танд хэлэхэд бол тэр шүү дээ те хэлсэн шүү дээ. Дайсанд авчигддаг байсан. Бүр сайн зүйл хийсэн чинь дайснууд нь буруу ойлгодог байсан те. Тэр бүр ингээд те бүр зүхтаж явж ирсэн те. Тэр бүр өлсөж үзсэн те. Бүр доромжлуулж үзсэн. Өөдөөс нь бүр жад шидүүлж үзсэн те. Тийм хүн байхгүй. Үхлийн ирмэг дээр байнга явж ирсэн. Гэхдээ энэ хүний бүр хамгийн итгэл бишрлэг хамгийн үнцэнтэй зүйлийг олцоод энд асар ихээр баярлаж хөөрөөд энд Бурханд магтаалын дууг ард түмэндээ те хамтдаа магтъя. Өргөе. Яагаад тэр Бурханы гайхамшиг бидний дунд байна гэж те. Бурхан өнөөдөр гайхамшигар миний амьдралыг, миний бүхэл зүйлийг хамгаалж ирсэн маа гэдэг манай хүн дээр магтан туулж байгаа юм. Тэр энийг Давидыг хараасаа гэж хэлж байгаа. Эзэнд найцсан хэвээрээ байгаараа гэдэг өнөөдрийг те энэ уриалгыг Давидд хэлмээр байна. За тэгээд хамт олсонд баярлалаа. Бүгдээр эзэн Бурхан нанд залбирцгаая. Тэнгэр дорч бидний эзэн минь энэ цаг мөчид биднийг ивэж өрөөж өгөөрэй. Энд ирсэн залуучуудын дээр таны ариун сүнс дүүрэн байх болтугай эзэн минь. Бид өнөөдөр шин сорилттой тулгарч байна тэр бол эзэн минь. Таныг магтахын тулд бид нар өөрсдөө авиас чадварыг ашигламаар байна. Та бидний дээр авиасыг хальтлаасаж өгөөрэй. Үүгээр дамжуул та алдаршиж таны бидэнд хийсэн тэр гайхамшигыг үйлсийг эзэн тунхаглаж, бусдад ярьж, дуулж хүндэтгэл өргөхт нь та тус олооч эзэн. Тэгээ залуучуудыг нь та ариун сүнс дотор өсгөж өгөөрэй эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.